Сайн байна уу манайхан. Сайн байна уу манайхан. Өнөөдөр Facebook дээр гарч байгаа аимшигтай юмлуудыг ярнарай. Тэгээ ер нь бол би болсон явдал гээд нэг юм олсон. Тэгээд би одоо юу оролдоод байгаа гэхээр би сорон зорилж чинь. Гэтэ Гадаад хүмүүс байна. Тэгээд жоохон олсон явдал гээд энэ ахгүй юу? Хэрв тааш Тэгээд тэрний комментуудыг уншингаа бас бичлэгийг хамт үзье. өнөр түүнийг ганцаараа алхаж байгаа харуул. За одоо Энэ явдал хэдэн жилийн өмнө Хилооны шөнө надад тохиолдсон. Би одоо ч бүх зүйлийг тод санаж байна. Үнэндээ бодохоор л айц турдаг. Тэр орой би гэртээ ганцаараа амарч байсан. Хилооны уур амьсгал оруулах гээд хідэн аимшигын кино үзэхээр төлөвлөсөн. 10 цаг орчмын үед хаалга хин нэгэн зөөлөн тогшсон. Хин ч ирнэ гэж хэлээгүй байсан. Бас ийм орой үдэш хүүхдүүд чихэр гууж ирэх цаг биш байлаа. Хүүхдүүд л тоглоом шоглоом хийж байна гэж бодоод үл тоомсорлож явчих байх гэж найдав. Гэтэл хэдэн минутын дараа дахин тогшов. Энэ удаа илүү чанга, яг л намайг заавал нэгэж буй мэд. Би босож хаалга руу очиод нүхээр нь харахад хинч байсангүй. Хаалгаа онгойлгоод орц руу харахад бас л хов хоосон. Ямар ч хүн харагдсангүй. Тэр үед надад жаахан хачин санагдсан ч Хилооны тоглоомс биз гэж өөрийгөө тайвшруулсан. Би буцаад буйдан дээрээ суулаа. Гэтэл хэдэн минутын дараа утас маань чичирсэн. Үзэхэд танихгүй дугаараас мессеж ирсэн байв. Ганцхан үг. Оруулаач. Гартаа утсаа барьсан чихтэй би чичирч эхэлсэн. Би чи хинбэ гэж буцааж бичсэн ч ямар ч хариу ирсэнгүй. Гэтэл гинт хаалгыг хүчтэй тасралтгүй балбаж эхэлсэн. Яг л нэг хүн хаалгыг эвдэж орохдож байгаа юм шиг. Би хөдөлж чадаагүй. Энэ удаа хаалганы зүг явах зүрх хүрсэнгүй. Утсаа тас атгаад чимээгүй зогсоод сонсож байлаа. Тэр балбах чимээ зогслоо. Гэтэл дараа нь хин нэгэн хаалганы цаанаас шивнэхэн сонсогдов. Миний нэрийг хэлээд байсан. Тэгээд бас нэг аимшигтай чимээ гарсан. Яг л хумсаараа хаалгыг маань маажиж буй чимээ. Надад амьсгалахад ч бэрх болж билээ. Хин нэгэн хаалганы цаанаас бараг шивнэх төдий Хилооны мэд гэж хэлсэн. Тэгээд бүх зүйл нам гүн болсон. Дараа нь би хэр удаан зогсож байснаа санахгүй байна. Хаалга руу харахаас ч айж байлаа. Өглөө болж байж л хаалгаа онгойлгов. Хаалган дээр уртаас урт гүн маажсан зураас байсан. Над руу мессеж бичсэн дугаарыг хайсан ч утаснаас маань бүрмсэн алга болсон байв. Хизээж байгаагүй юм шиг. Одоо бол жил бүр Хилооны шөнө. Би хаанч байсан хамаагүй. Тэг тогшир чимээ дахин сонсогддог. Жил бүр яг тэр шөнө шиг. Энэ за комментэн уншия. За би ганцаараа унтдаг байсан. Тэр шөнө Халлоуин байсан. Би шөнө унтаж байхад өөрийн ирэхгүй сэрсэн байдаг. Тэгээд унтах дур хүрээгүй. Чимээ чангамаар санагдсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хөргөгч дуурч би айж хөз цувсан. Гэтэл арамаар нэг хүүхэд инээж байсан. Би ч айж унтаад өгсөн маргааш аавд хэлтэл аав зүүдэлсэн бахоо гэд тоогоогүй. Тэрнээс хойш би шүн болгон өөрийн ирэхгүй сэрч буцаад унтдаг болсон. Энэс жоохон алдтал бичсэн байна. Гэтэ гоё байна. За намайг Амир Эрдэн гэдэг би 2 жилийн өмнө 2 найзтайгаа эмээгэнтэй хоноход болсон. Би яагаад юм шөнийн 3 цаг сэрчихсэн. Гэтэл тооны гадаа нэг хар зүйл зохиож байсан. Би зайж хүнчлээ толгоон дээгүүрээ нөмөрсөн. Өглөө болоод би эмээгээсээ асуусан. Эмээ гайхад 3 сарын өмнө хажуу айл нэг хүн өөрийгөө дүүжилж алсан. Үүнээс хойш тэр байшин сүнс хорогдсон. Бас буцаад айлын тооноос хар сүүдэр үзэгддэг болсон. Нас амарлаа. Хашуугүй самаяр. Чи яагаад хүний бичлэг хусаад дээ? Би Халлоуины баяраар 2 хатагаа чихэр түүгээр явсан. Тэгтэл ард нуруу суйтайгаа явчихсан. Тэгээд 2 хатаа хэлтэл тоогүй хай гээд орчихсон юм. Гэтэл зам дээр юм зогсож байсан. Тэгээд би яагаад ч юм хөсцөн. Тэгэл нэмт алга болсон. Тэрнээс хойш байнга орой болгон хардаг болсон.
Надад тохиолдсон явдал гэсний хүн нь им ярьж байгаа хүн нь ир байх нь. Сайхан. За энэ бол уншчихгүй юм байна. За энэ бол сонирхолтой юм байна. За дараагийн төгөө үзье. Балтан бол нэгэн хуучин барилгын хамгаалагч. Нэгэн шөнийн 2 цагийн орчимд хамгаалалтын камеруудыг шалгаж байтал тэрээр цагаан даашинзтай эмэгтэй хүн лифтний өмнө 5 дугаар давхарт зогсоод хаалгыг ширтэж буй дурсыг олж харжээ. Түүнд маш сонин санагдсан бөгөөд энэ цагт барилгад хүн байх ёсгүй байв. Ихэд сонирхож юу болоод байгааг шалгахаар Балтан 5 дугаар давхарт гарч очихоор шийдэв. Тэр давхарт хүрэхэд лифт хоосон байсан ба хонголт нам гүн байлаа. Балтан энийг ч хараагүй тул өөрийгөө андуурсан байж магадгүй гэж бодов. Дараа нь хамгаалалтын өрөө рүү буцахаар лифтэнд орлоо. Гэвч хаалга хаагдах агшинд толинд туссан дүрс түүнийг хөшөө шиг болголоо. Тэр эмэгтэй дүр түүний яг ард зогсож хоосон нүдэрээ Балтан гişиртэн зогсож байв. Маргааш өглөөнд Балтан ямар ч ул мөргүүгээр орс ураггүй алга болсон байв. За энэ бол мэл дуусчлаа. За Балтан гэж авсан хахаа. Гэсэн уншчихгүй юм байна. Худлаа юм хийхэ бэл дандаа. За энэ ингээл тэгэл. Хараалуугаа болохоор би хэлж болохгүй л юм л да. Нам гүм нэгэн хотод нөхөр эхнэр хоёр бяцхан хүүгийнхээ хамт амьдардаг байв. Гэвч тэдний хайр сэтгэл аль хэдийн хурц хэрүүл маргаан өдөр бүрийнх нь салшгүй хэсэг болсон байлаа. Нэгэн шөнө уур хилэн бадарсан нөхөр эхнэрээ хөнөөж цогцсыг нь нуув. Гэмт хэрэг нь эсрэн гэж айж байсан ч олон хоног өнгөрсөөр. Гэвч нэг л зүйл чихтэй санагдна. Түүний хүү ээжигээ огт асуухгүй байлаа. Эцэг нь эцэст нь тэсгэл алдан хүүгээсээ асуу. Ээж чинь хэд хоног гэрт ирсэнгүй. Чи гайхахгүй байна уу? Хүү 50 гихч нь хариуллаа. Юу гэж дээ? Аваа, би ээжигээ өдөр бүр хардаг шүү дээ. Эцэг айдст автсан дуугаар шивнэ. Хүү минь ээжигээ хаана хардаг гэж хүү инээмсэглэн нарийнхан зүг заалаа. Яг энд та ээжийг минь нуруунд дээрээ үрээд явж байна шүү дээ. Аваа. Хүүхэд сүнс хардаг мардаг гэдсэн. Тэгээд сүнс хардаг мардаг гэдсэн тэр нь бол үнэн л юм байна. Гэхдээ энэ үнэн л за 3 юм байна. Чамайг холоос харж байна. За ер нь бол ингээл 2хан коммент байна. Тэгээд замаар эргүүл хийж явах үед гинэт нэгэн залуугүй эмнэлэгт өвчтнүүдийг таних зориулалттай цагаан бугуувч зүүдэг. Харин улаан бугуувчийг зөвхөн нас барсан хүмүүс зүүдэг аж. Нэгэн шөнө жижүүрийн юм чагалгаа дуусгаад доод давхар руу явах гэж цахилгаан шатанд суув. Дотор нь нэгэн эмэгтэй түүнээс өмнө суучихсан байлаа. Тэд хоёул нэг чиглэлд явж байсан.